За сайн байцгаана уу. Өнөөдөр дөрөвдүгээр өдрийн бичлэгээрээ та бүхэнтэйгээ уулзж байна. За өнөөдөр миний ярих сэдв юу вэ гэхээр бид бүхэн өөрийгөө одоо сайхан өөртөө ажиллах төлөвлөгөөгөө гаргасан. За өөрийнхөө үнэнтэйгээ нүүр тулах өчигдөр сайхан ярьсан. За ингээд өөрийнхөө бодит байгаа байдлыг ингээд харцглаа, тийм ээ. Бид нар ямар ч төвшөнд байж болно. Сайн сайхан ч байж болно, эсвэл бүр маш хэцүү тийм хүнд төвшөнд ч байж болно. Хүн болгон өөр төвшөнд байгаа тийм ээ. За тэгвэл энэ бодит байдлаа ингээ харсны дараагаар за одоо би юу хийх юм бэ? Одоо би тэгвэл яаж одоо ингээ өөртөө ажиллаж эхлэхэд хамгийн том гаргаад байдаг алдаа дутагдал маань юу юм бэ? Гэхдээ бид нар бусдтай өөрийгөө харьцуулдаг. За бусдын одоо тэр зүйлд шундаг. Тэр ямар нэгэн тэр миний дотор биш те гадна талд байгаа ямар нэгэн зүйлд ингээ хит их автдаг. За бид нар ямар нэгэн үлгэр дуурайл авах те одоо хин нэгэн сайхан багш бурхан одоо ном хувраг чухал гурван эрдэнэ гэд байна. Тэдрэгээрээс өөр одоо зүйлд ингэж хит их автах нь бидрийг улам ингэ сатааруулж нөгөө өөртөө ажиллах одоо тэр ажиллах гол ажлаас минь ингэ сатааруулаад холдуулаад байдаг, хүндэрүүлээд байдаг. Тэгээ бид нар ингээд одоо төсөөлөх юм бол бид нар өөрсдийгөө эзгүй ингээ хээр тал цөлд гэд маш их цангаад ядраад тийм ээ ингээд явж байгаагаар төсөөлөх хэрэгтэй. Бид нар зовоод байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд бид нар ингээд цөлд ингээд хатаад цангаад ингээд байж хахад зэрэглээ үзэгддэг тийм ээ. За зэрэглээнд болвол тэнд ингээ яалтчгүй бодтой ус нуур байгаа юм шиг харагддаг. Тэгээд тэр ус тэрлүүл би очиж юм бол ус ууж чадах нэ гэж тэр цангаж байгаа хүн боддог ахна шүү дээ тий. Тэгээд тэр ус руугаа хөцөлтөөд яваад идэг. Тэгтэл тэр зэрэглээнд харагдаж байгаа ус бол бодтой жинхэнэ ус биш. Тэр хүн тэрийг бодтой жинхэнэ ус мөн байна гэж ингээд нөө харагдаад байгаа учраас ингээд итгээд тэгээ тэрний хойноос ингээд хөөцөлдөж явсараа байгаад бүр сүулдэ ингээд хатаад усаа ууж чадахгүй улам зовоод тэг ингээд өгч байгаа. За тэгэхээр бид нар өөртөөгөө ажиллана гэж өнөөдөр яриад байгаа энэ сэдв маань юу вэ гэхээр тэр харагдаад байгаа энэ тэр зэрэглээ тэр энэ зэрэглийн харагдаад байгаа энэ ус чинь жинхэнэ ус биш юм байна гэж таних хэрэгтэй байгаа. Хамгийн эхлээд энэ жинхэнэ ус биш байна. Би энүүний хойноос хөөцөлдөөд би хизээч ус олж уухгүй шүү гэдгийг мэдэх хэрэгтэй байгаа. За би одоо энэ байгаа. За энд бол ингээд зэрэглээнд ингээ сайхан ус харагдаж байна. За энэ зэрэглээгээрээ би юуг төлөөлүүлж байгаа вэ гэхээр энэ зэрэглээнд бусдын сайн сайхан зүйлүүд, муухай зүйлүүд, гадар орчин те юу ч хийж болно. Хин нэгний эхнэр нөхөр тань сайхан харагдаж ээж болно те. Хин нэгний мөнгө төгрөг эд бараа материал сайхан харагдаж ээж болно. Өшөө бүр хин нэгний эрдэм мэдлэг сайхан харагдаж ээж болно. Хин нэгний нөгөө сургууль соёлтой төгссөн тэр сургуульд бүхэл зүйл сайн сайхан харагдаж ээж болно. Гэхдээ бусдын юм бусдынх байдаг гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Гадна талд те таны дотор биш байгаа бүх зүйлийг зэрэглээ гэж бодох хэрэгтэй. Таны зүрх сэтгэл дотор биш л бол энэ бүх зүйл зэрэглээ. Таны хань ижил, гэр бүл, бүр
Тэ эцэг их тэдгээрийн чин зүйл хүртэл таних биш. Энэ тэр хүмүүсийн энэ зэрэглээ. Бид нар дандаа хүнээс ус гуйж амьдарч чадахгүй. Бидний эцэг их, бидний хань ижил, бидний үр хүүхэд, бидний амраг садан биднийг дандаа ингээ хажууд хайрлаад иж чадахгүй. Тэр үед яах вэ? За энд ингээд би маш жоохон онцгой зурсан байна, уучлаарай. Энэ хүн ингээд цөлд явж байна тийм ээ. Энэ зэрэглээний хойноос хөөцөлдөж явсаар агаад одоо ингээд цөхрөнгөө бараад уйлаад би яагаад ингээд зовоод байгаа юм бэ гэд ингээд сууж штэ. Энэ хүн яагаад тэгэхээр энэ зэрэглээнд харагдаад байгаа энэ усыг жинхэнэ ус гэж бодоод андуураад хойноос нь ингээд насаараа өөцөлдөд явчихлаа. Тэгтэл энэ ус жинхэнэ ус биш. Тэнд жинхэнэ ус байхгүй. Таны тэр хүсээд байгаа хэн нэгэн таныг жаргалтай болгоно. Одоо юу байдیں۔ Гадна талд байгаа тэр хэн нэгний мөнгө, хэн нэгний хайр, одоо хэн нэгэн хүний ямар нэгэн зүйл таныг жаргалтай болгож чадахгүй. Тэр дандаа зэрэглээ. Тэгэхээр бид нар ингээд зэрэглээ хөөцөлтөд яваад ахлаарэ хэцэж өөр дээр ирэхгүй. Тэгвэл бидний хамгийн том гаргадаг алдаа тэгвэл энэ миний энэ хөөцөлтөд байгаа юм чинь зэрэглээ юм байна. Үнэхээр бодтой ус, бодтой надад хэрэгтэй зүйл биш юм байна гэдгийг ойлгоод ирэх юм бол одоо бид нар яах гээд байгаа вэ гэхээр өөртөө булгаа ухна. Энэ харагдаад байгаа энэ чинь зэрэглээ юм биш үү? Энэ чинь ус биш юм биш. Жинхэнэ ус биш юм биш үү гэд ингээд таньчих юм бол энэ хүн одоо энэ чиний худгаа өөрөө худаг ухалж эхлэх хэрэгтэй байхгүй юу? Одоо нөгөөтг чинь энэ газраа сайхан ингээд өөртөө ингээд худаг ухна. Энэ худгаасаа ингээд сайхан усаа гаргаж авна тийм ээ. За энэ дотор ингээд ус байна. За энэ хүн ингээд худаг өөрөө ингээд ухаж эхлэх хэрэгтэй болно. За энэ худгийг ухдаг байхлаар бид нар өөрөө өөрийнхөө дотроос ухна. Бидний өөрийнхөө дотроос гаргаж авч байгаа энэ худаг болвол таних, минийх. Энэ болвол танд жинхнээсээ таны амны цангааг тайлна. Усыг танд өгнө. Тэр гадна талд харагдаад байгаа хэн нэгэн хүний зүйл таних биш. Энэ танд хизээч жинхэнэ ус олж чадахгүй. Тэгэхээр энэ бид нар өөртөө ажиллах буюу энэ өөртөө худаг ухах гэдэг байгаа өөрийнхөө дотроос өөрийнхөө зүрх сэтгэлээс яг өөрөөсөө тэрнээс миний ээж тийм сайхан үеийн миний аав надад тийм мөнгө төгрөг өгсөн. Би чинь ийм удмын хүн шүү дээ. Мэдээж одоо сайхан удам сайхан ээж аавын тэр одоо буян нөлөө байлгүй яах вэ? Тэр бидэрт ингээ сайхан өөртөөхөө тэр худагнаас уснасаа ингээ өгж байгаа. Тэгтээ бид нар байнга тэр хүмүүсээс ингээ тэр ус гуугаад байж чадахгүй. Тэр хүмүүс маань ч гэсэндээ цаг хугацаатай. Бүх хүн төрсөн нь үнэн, үхэх нь үнэн. Тийм ээ? Тэгэхээр бид нар юу хийж сурах хэрэгтэй вэ гэхээр бид нар өөрсдийнхөө дотроос усаа ухаад ууж чаддаг болох хэрэгтэй. Тэгвэл өөрийнхөө дотроос нь худаг ухахад хамгийн хэцүү зүйл нь одоо та нар ингэ бодоод үз. За нэг газар шороо олж аваад тэрийг ингэ ухаад худаг ухъя. Дотроос юу ч гарч ирж болно. Тэр газрын тэр давхаргад одоо юу байна? Тэр болгон л гарч ирнэ. Баас, шээс, бохир, заваа, ялгадас, амтны үхсэн сэг, хүүр, тэ?
янз бүрийн зүйл гарч ирнэ. Тэгээд тэр худаг ингээ ухаж явах явцдаа бид тэр дөнгөж ухаад эхлэнгүүд нөгөө ихний давхаргаас нь элдв амьтны малны одоо баас шээс тийм ээ гараад ирэнгүүт нөгөө ямар балиар заваа юм бэ өмхий өнөр танаар үдбэстэй чадахгүй тэрний оронд одоо тэр хүнээс усгуугаад уучи хүний усыг уучи тэр чинь илүү амархан байна. Ингээд идэг. Бид дандаа хүний усыг ууж чадахгүй гэдгээ сайн ойлгох хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь тэр хүнд би бусдын юм бусдынх л байдаг. Бусдын мөнгө, төгрөг, мэдлэг, боловсрол, эрдэм, чадвар тэр бүх юм чинийх биш. Бурхан багш хүртэл хэлсэн бааш те. Бурхан байсан ч чиний одоо нүгэлтэй үүлийн үрээ чинь ингэж угааж арилгаж өгч чадахгүй. Чи өөрөө одоо өөртөө ажиллах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өөртөө ажиллахад одоо тэр баас шээс гарч ирнэ. Тэр балиар өмхийн үнэр танарууд гарч ирнэ. Тэргүү тэр олон жил хав дарсан өөрөөсөө нуусан тэр илж ирсэн бүхэн чинь таны хизээ өөртөө ажиллах гэж хүлээгээл тэнцэнэ илж ирээл байж байгаа. Сэтгэл дотор чинь ингээд хүн өөрийнхөө сэтгэлтэй дотроо ингээд энэ тэндээ ингээд юмнуудаа ингээд нууцсан байдаг. Би мартцсан юм чинь зүгээр цаг хугацааны ирэхээр зүгээр болчихно. Хүмүүс ингээ өөрийгөө хуурдаг байхгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр бүхэн чинь тэр дотроо илжрээл байж байгаа. Хизээ та тэрнтэйгээ ажиллаж эхлэхийг чи хүлээгээд тэнцэнэ өмхийрээд байж байгаа. Тэгээ бид нар одоо нөгөө тэр гаднаас хүнээс ус гуугаад байдаг. Энд чинь дандаа надад хүн ус өгөөтэй чадахгүй юм байна. Хүн дандаа надад хайр халамж өгөөтэй чадахгүй юм байна. Миний тэр одоо ингээд хараад байгаа энэ зүйл чинь зэрэглээ юм байна тий бодтой жинхэнэ ус биш юм байна. За би өөрийнхөө дотроос өөрийнхөө дотортойгоо ажиллах хэрэгтэй юм биш үү? Би өөрийнхөө сэтгэлээ ухах юм биш үү гэд ингээд сэтгэлээ ухаад эхлэхээр тэр доторч өстой нэр түм юм байгаа. Тэгээ энэ тэр одоо нөгөө худаг ухлаад хэлэхээр тэр дотор ч гарч ирж байгаа тэр одоо бохир заваан зүйлээс хашраад би чадахгүй би цаашаа ухахгүй гэд ингээ хайж болохгүй. Бид нар энэ өөрийнхөө тэр бохир заваан тэр зүйлтэйгээ одоо өөрөө л тулна. Хинч бидний өмнөөс тэр бидний тэр муухай тэр сэтгэл дотроо ингээ хуримтлуулсан, хадгалцсан, даршилсан, нууцсан энэ зүйлийг чинь хинч бидний өмнөөс цэвэрлэж өгч чадахгүй. Тийм учраас бид нар өөрөө энэ ажлыг хийх хэрэгтэй байна. Тэгээд бид нар хэдий эртхэн сайхан ханцуу шамлаад ингээ өөртөө ажиллаж эхэлнэ. Төдий чинээ ажил чинь эрт дууснаа. Монголчууд энийг ярьдаг. Зовлонгийн түргэнэн дээрээ гэд. Тийм ээ. Тэгэхээр бид нар ингээд маргааш хий. Дараа сард хий. Мөнгөтэй болохоор өөртөө ажиллая. Тэр заавал хин нэг сэтгэл зүйчдэр очихоор өөртөө ажиллая. Хин нэг надад ирээ туслах бах. Тэгэхээр би өөртөө ажиллая. Тэтгэврт гарсан хойно өөртөө ажиллая. Гэдэг ч юм уу. Ингээд хойшлуулад ээжэтэл хүний амьдрал хязгаартай. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Тэ? Осол аваар, өвчин, зовлон, үхэл хагацал янз бүрийн зүйл тохиолдож болно. Тэгтэл бид нар нөгөө хойшлуулад дараа өөртөө ажиллая. Өнөөдөр миний мөнгө төгрөг чухал байна гэж явж итэл хөгшрөөд өөхөх цаг чинь ирчлээ. Хизээ өөртөө ажиллах юм бэ? Өгсөн хойно ажиллах юм уу? Тийм ээ. Тэгэхээр одоо энэ 30 хоногийн чаленж дээр бол бид нар цэвэр одоо энэ хойшин тавиад байгаа энэ бүх зүйлтэйгээ ажиллаж эхэлье. Хүнээс ус гууха болоо. Тэр хүний эрдэм чадал, мэдлэг, ур чадвар, сайхан зүйлтэн даган баяс тэр хүн яаж өөртөө тэгж худаг ухаж усыг гаргаж авав тэрнээс нь суралц. Тэгээд одоо өөрийнхөө дотортой ух, өөрийнхөө сэтгэлийг ух, өөрийнхөө булгийг гаргаж ир. Тэгээд тэр дотроос гарч ирж байгаа балиар заваа юмнаас бити хаалшир. Тэр баашээс
өмхийрсэн сэгзэм юу вэ? Тэр сэтгэл дотроо булшилсан мартцсан гэж бодож исэн тэр өнгөрсөн муу мухай дурсамжууд тэр нүгэл хүнд худлаа ярьжсэн хулгай ярьжсэн тэр бүх нүглээ намжил бурууга хүлээн зөвшөөр боломжтой бол буцаад залгаад уучлахгүй намайг уучлаарай гэд хэлэх хэрэгтэй сурах хэрэгтэй тэ хин нэг амьдралдаа зовоосон гомдоосон бол тэр хүмүүсээс уучлахгүй хэрвээ тэр хүмүүс чинь амьд биш байгаа бол хойноос нь сайхан майн тарин тоол очиод ном уншвал зуул өрөг хойноос нь ингээ уучлахгүйгаа нүглээ намжлаад мөргөл хий. Ингээ өөрийнх нь тэр сэтгэл дотор байгаа хуримтлагдсан тэр даршилсан тэр хэцүү зүйлүүдээ тэгээ ажил хинч тэрнтэй чи ажиллаж өгөхгүй. Гаднаас бидний хамгийн хайртай ээж тийм ээ эцэг их хүний их эцэгч гэсэн тэр хүний сэтгэл дотор байгаа тэр бугалцсан тэр янз бүрийн тэр идébээр өмхирсэн юмтай ч ажиллаж өгч чадахгүй. Яг хүн болгон дотор хүн болгоны сэтгэл дотор хүн өөртөөгөө л ажиллана. Тэгэхээр бид нар одоо энэ өөртөөгөө ажиллаж эхлэхэд хамгийн том гаргаад байгаа алдаа нэгт бол тэр гадна байгаа зэрэглээ буюу те бусдын тэр зүйл ямар нэгэн зүйл ингээд намайг аврахын юм шиг бодоод ингээд өөр дээрээ бууж ирэхгүй яваад байна. За хоёрдугаарт бол бусдын тэр сайн сайханд маш сайн даган баясаад тэрдгээрээс нь сайхан суралцах хэрэгтэй. Тэрэнд атаархаж тэрийг өөрийн болгох гэж хойноос нь хөөцөлтөд ерөөсөх хэрэггүй. Хизээ та тийм гоё сайхан болох вэ гэхэлэр та өөртөө өөрийнхөө сэтгэлийг ухалж ажилласан үедээ л та тэр одоо тэр сайхан харагдаад байгаа хүмүүс шигээ болж чадна. Тэр хүмүүсээ сайхан харна, суралц. Энэ хүмүүс яаж өөртөө ажиллаад байна? Энэ сэтгэл оюунтайгаа яаж ажиллаад байна? Энэ тэр дотроо тэр хуримтлуулсан тэр нэг сэтгэлийн янз бүрийн шарах, янз бүрийн тэндээ ингээ боогоод тавьсан тэр ингээд өөрийгөө мартцсан гэж хуурж байгаа тэр бусдыг гомдоосон, шархлуулсан хүн хийгээгүй үлтэйгээ учрахгүй гэж байгаа штеп. Би яагаад өнөөдөр хэрвээ хүн ингээ надтай муухай харьцаж байгаа юм бол бид нар бодох хэрэгтэй. Би өмнө нь өөр хүмүүстэй тэ би өөрөө ингэж хүнтэй муухай харьцдаг учраас хүмүүс надтай өнөөдөр ингэж муухай харьцаж байгаа юм байна. Тэгэхээр би хүмүүстэй сайхан харьцах хэрэгтэй юм байна. Гэтгээ ингээд өөр төрөө бууж ирэх хэрэгтэй байхгүй юу? Хүмүүсээс хүсдэг зүйлээ өөртөө хий. Бусдаас юу хүсдэг юм? Бусдаас хайр халамж, сайн сайхан үг, тийм ээ? Залхуугүй, итэвхтэй, зүтгэлтэй ийм байхыг бид нар бусдаас хүсдэг. За энийгээ бид нар өөртөө зориулж хийх хэрэгтэй. Бид нар өөртөөгөө залхуурахгүйгээр сайхан ажиллах, өөрийнхөө сэтгэлийнхаа тэр одоо зүйлүүдээ гаргаж ирэх. За тэгээд тэр бусдаас сайхан уучлалт гуйх, нүглээ намжлах. Эдгээр зүйлүүдийг маш сайн хийх хэрэгтэй байна. Ингээд бид нар ингээд сэтгэлтэйгээ ингээд ажиллаа те нөгөө одоо булгаа ингээд сайхан ингээд ухаад байх тусам тэр гарч ирээд байгаа ялгадас тэр муу мухай зүйл чинь дуусна. Тэр чинь ингээд дандаа тийм юм байхгүй штэ. Тэрнтэйгээ ингээд бид нар ажиллаа тэрийгээ сайхан ингээд гаргаад хаяад цэвэрлээд ингээд шантрахгүй ингээд яваад ээж итл нөгөө булгын доороос чинь цэнгэг ус гарч ирнэ. Цэвэрхэн тунгалаг. Тэр таны сэтгэлийн мөн чанарт байгаа. Тэр таны сэтгэлийн гүнд тэр сайхан цэнгэг ус, тэр тунгалаг сайхан сэтгэл, инэрл хайр. Миний гаднаас нөгөө хайгаад хүмүүсээс хүсээд гуйгаад яваад байсан юм чинь миний дотор байсан байж тээ. Энэ бүх зүйл цаг хугацаанд би өөрөө дотроо энэ зүйлийг аваад явж исэн биз. Тэгтэл би гаднаас хайгаад исэн байсан шин. Хайгаад исэн юм чинь миний дотор исэн биз гэж олох өдөр ирнэ. Тэхийн тулд бид нар эхлээд тэр балиар заваа баас шээсүүдийг ухаж гаргаж хаях хэрэгтэй. Тэрийг цэвэрлэх хэрэгтэй.
Тэгээ тэрийг сайхан нүглээ амжлах хэрэгтэй. Бид нар бусдаас уучлалт гуйж чаддаг байх хэрэгтэй. Буруугаа хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй. Тэгээ сайхан одоо энэ бурхан аль хэзээ ингээд өөрийнхөө сэтгэл зүрэхтэй ажиллаад тэр ингээд булгаа шантсаа ингээд нээгээ тэр тунгалаг сэтгэлээ гаргаж ирээд тэр инэрл хайраар бид бүхэнд сургаал намаа үлдээчихсэн энэ том том багш нар байна. Гэгэрсэн хутагтууд байна. Эдгээрийн ном сургаалаас нь суралцаад яаж тэд нар тэгж өөрийнхөө сэтгэлийн гүний тэр тунгалаг чанарыг гаргаж ирээд тэгээд тэр сайхан хайр инэрлэр бусдын тусын тулд энэ бүх зүйлийг хийж чадсан юм бэ гэдгээс нь сайхан суралцаад тэгээд бид нар өөрийнхөө сэтгэлийн дотроос тэр гүнээс нь бас тэр адилхан сайхан тунгалаг сэтгэл тэр хайр инэрлийг өөрийнхөө дотроос бид нар ухаж гаргаж ирж чадна. Тэхийн тулд өнөөдөр бид нар өөртөө ажиллаж эхэлж байна. Ингээд дөрөвд өдөр тийм ээ. Тэгээ өөртөө ингээ үнэн байгаа өөрийнхөө тэр сэтгэл рүүгээ өнгөж байгаа энэ болгон чинь асар их буян байд юм шүү. Асар их зөв зүйл байдээ шүү. Тэ? Хамгийн зөв зүйл, хамгийн өөртөө хийж чадах үнэн бөгөөд зөв зүйл болвол энэ өөрийнхөө сэтгэл зүрхлөө өнгөх тэнчэнээсээ тэр гомдол, харуулсал, муу муухай тэр зүйлүүдээ гаргаж хайж тэр нүглээ намжилж бусдаас уучлалт гуйж өөрийнхөө сэтгэлийг ингэж эрх чөлөөлж өөртөө тэр хайр инэрлийг гаргаж ирж өөрийгөө хайрлж өөрийнхөө тэр тунгалаг сэтгэлэрийн гүн рүү орч чадж байгаа. Эн чинь асар их хайр инэрл, асар их зөв зүйл, асар их буян ийм зүйл байгаа. Тэгээ энэ хинч чадахгүй бишээ. Бүх хүн чадна. Зүгээр зарим хүний дотор илүү их бохирдол одоо тэр зүйлүүд байгаа бах. Зарим хүний дотор арай бага байгаа бах. Гэхдээ бид тэр одооноосоо ажиллаад одооноос тэр сэтгэл дотор байгаа тэр хоримтлагдсан тэр муу мухайгаа гаргаад уучлаад өршөөгөөд инрээд нэгүүлсээд ингээд явж чадах юм бол бид нар өөрсдийнхөө тэр тунгалаг сэтгэл дээр очиж чаднаа. Тэгээ өнөөдрөөс эхлэх хэрэгтэй. Хэрвээ ингээд сая шинэ сарж надтай хамт ингээ эхэлсэн хүмүүс байгаа бол та бүхэндээ баяр хүргэе. Та бүхнийхээ буянд даган баясъя. Та бүхэндээ амжилт хүсье. Өшөө илүү цаашаад сэтгэлийнхаа гүн рүү явж тэнд очиж өөрийнхөө булаг, өөрийнхөө гэрэл гээгээ, өөрийнхөө аврал нь болоорой гэж хүсье. Ерөөй та бүхнийхээ буян намд даган баясъя. За ингээд өнөөдрийн ярилцлага маань энэ хүрээд өндөрлж байна. Баяртай.